хураагаад сканердаар шалгаад оруулдаг юм билээ. Нөгөө технологийн нарийн өндөр нууц байдаг болохоор тэрийг бичгийг хоригддаг юм билээ. Тэгээд аудио үйлдвэр дээрээс нэг хэлхийг хүссэн нэг зүйл нь тэнд байсан одоо машины үйлдвэрт байсан тэр хүмүүс бүгд цагаан хувцастай байсан бит хоёрыг гайхшруулсан тийм. Цав цагаан хувцастай. Гэхдээ чинь тасмаас л ингээд дугуй муугүй хийж байгаа үстэй. Тэгсэн мөртлөө цав цагаан хувцастай шалан ширхэж тоос байхгүй. Тэгээд зарим тасгууд нь болохоор бүр 99% автомат роботсан бүр үнэхээр гайхамшигтай. Бит хоёр л аав нэг 100 жилийн дараа очсон юм шиг үнэхээр шокнд орсон. Аудио үйлдвэр төр бол үнэхээр гайхамшигтай байсан. Сайн сая уралдах гэж юм шиг байна. Шингэн. За битээр шингээнийхээ визийг бол Монголоос аваад гарсан байгаа. Тэгээ дундууд Азаар аваад тэгээ хуучин Югославийн орнуудаар явсаар хагаад яг шингээн рүүгээ ороход битээрийн үндсэн шингээний виз манд дуусгаад 7 хоног үлдсэн байсан. Тэгээ ингээд шингээнийхээ визийг Австриас эхлээд сунгуулах гэж оролцсон байгаа тийм. Тэгээд үнэхээр бас дийлээгөө. Тэгээ Германд бол нэг битээр бас л фэйсбүүкийн найзагч аливаа их чинь туслаад өгөө орчуулах хийгээд ингээд гүгээд үгийгээд тэгээд шингээний визийг сунгуулах боломжгүй гэж маш олон нас битээр сонссон. Гэвч бас болдгийм байлээ. Тэгээ битээр энэ ороогүй байсан тэр хоногуудыг тоолоод ингээд битээр энэ бүр дахиад шингээний виз дарж өгсөн. Битээр бас Германд хийсэн хамгийн том ажил байсан байгаа. За энэ газар бол битээр бас нөгөө Монголоос гарахаас өмнө үзхийг хүссэн юм нэг амралтын газар байгаа. Энэ бол доторх том байгууламж доторх тийм тропикал усан парк. За энэ бол дэлхийд бүр хамгийн гэдэг олон зүйлийг дотроо багтаасан тийм байгаа. Тэр Монголоос гарахтаа хийгдсэн жижигхэн юм видео. За ер нь Берлинд бас битээрийн бас их том амралтын хэсэг байсан. Битээр нэг урьсан айлд очиод бараг 7 хоног босгүй унтсан байгаа тийм. Унтаалаас яг тэр хүртэлх бүх замынхаа альчаалыг бол тэнд тайлж чадсан. Тэр айл гэвэр Монголоос авчирсан бахаараа битээрт шүлтэй хоол, цуун, бууз хийгээд битээрийг бүр яаж амрааж болох бүх тэр талын амралтын үйл ажиллагааг явуулсан байгаа. Тэгээд тэр айлдаас маш их баярлалаа. Эргээд тэрийг маш шинэлэх гэж Монголд ирэхэд гэр бүлээрээ уулзаад тийм гоё найзуудтай ер нь замдаа их гоё хүмүүстэй таарч явсан. За энэ нэг сонирхолтой болсон. За энэ бол тэр цаана хэрэг жижигхэн бичиг нь харагдаж байгаа бол Лихтенштейн гэдэг улс байна. Бид хоёр энэ хүртлээр энэ хавьд ийм улс байгаагч мэдээгүй дэлхийн газрын зургаар харагддгүй жижигхэн улс байсан юм байлээ. Тэгээд дэлхийд бол нэлээд тэр үлдэг офшор бүс. Тэгээд энд бид хоёр нэг зүйл хийсэн. Тэр нь юу вэ гэхээр ямар төлөвлөгөө байсан бэхээр энэ жижигхэн улсыг нэг захаас нь ороод нөгөө зах хүртэл нь ер нь хэдэн минут явах болоо гэдгийг бид хоёр туршиж үзсэн тийм. Манайхаар бол одоо дорндоор нь орж ирээд баян үлгээр гартал хэдэн минут одоо яг явах нь вэ гэж үзсэн. Тэгээд яг бичлэг асаагаад бид хоёр нэг захаас нь орж ирээд нөгөө цаад талд нь Австраас Швейцар хүртэл нэг хилээс нөгөө хил рүү явхад бид хоёр яг 8 минутын дотор энэ улсыг бүрэн туулсан байгаа. Хотынхон төвөрш хордны замаар биш яг хотынхон төвөр их 50-ны өргөн жилөөр нь яваад тэгээд хэдий жижигхэн гэдэг бид хоёр төсөөлж чадахгүй тийм жижигхэн улс байсан. Нэг хүний муудаж байгаа юм шиг нэг тим юм хийсэн дээ энэ улсад. За тэгээд дараа нь бид хоёрын хамгийн мөрөөдлийн улс болох Швейцар улсад ирсэн. За Швейцар бол үнэхээр гайхамшигтай гэж хэлэхэд багтахаар гайхамшигтай байсан. Бид
хоёрын ангаагаад исэн ангаж биширч явсаар аваад гарсан энд Швейцарын байгаль бол нэр үнэхээр гайхамшигтай байсан. Бид хоёр бол энд бол хот хүрээгээр нь бол орохыг бол нэг огт сонирхоогүй. Зөвхөн Альпийн нуруунд дээгүүр, уул усан дээгүүр нь хангаа байгалаар нь ерөнхийдөө явахыг хүссэн. За бараг 5 өдөр шахуу Альпийн нурууны ноён өргөлөө дээгүүр доогоор нь явчихж гарсан. Ерөнхийдөө нэг өнгөн нэг иймэрхүү. Тэгвэл энэ доогоор хүүхдүүд нь хичээл номдоо яваад дугуйтай чигээл үнэхээр атаархмаар гоё байсан. За тэгээд Швейцарт бас нэг хийсэн нэг сони юм байгаа. Энэ хэрвээ дэлхийн айлчид группийн гишүүн байгаа энэ Facebook байгаа гэдэг зөндөө энэ хоёрыг айлхаас өмнө нэг ийм групп дээр нэг ийм болохгүй юм. Юу вэ гэхээр тэр доор нь харагдаж байгаа бичиг тэр Facebook групп дээр од болсон юм. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр энэ бичгийг харсан монгол хүн байвал зургийг авч дэлхийн айлчид групп дээр хийн үү гэсэн ийм бичиг Швейцар улс гэсэн ийм бичиг байсан. Бид хоёр энийг хайсан. Энэ хамгийн инээдтэй нэг 0 дотор байт юм байлээ. Тэгээ бүтэн өдөр энэ бичигтээ жолон хайж явсан. Тэгээд яг нөгөө нэг аяллахаа явсан энийг хийнэ гэсэн байсан болохоор заавал энийг олох гэж нэг өдрийг зарцуулсан. Тэгээ олоо дээр нь өөрсдийнхээ логог наагаад ингээд Улаанбаатар, Лондон, Улаанбаатар төвшөө заяаг бичсэн. Дараагийн нэг хүн хэрвээ тэр маш гоё байгалийн үзэгдэлд хүрхрээний хажууханд байдаг те энэ байлна. Тэгээ энийг олох юм бас зургийг аваад тэр групп дээр оруулах баха. Одоогоор бол тийм хүн дахиж очиагүй юм шиг байлаа. За ингэж хоёр дараа нь Швейцараас Итали руу орсон байна. За Италийн Милан хотод орж ирсэн. Тэгэд яг нөгөө гарахтаа л үзхийг хүссэн жагсаалтандаа бид хоёрын бас хамгийн том жагсаалтын нэг бол Миланд очиод ямар нэгэн сонгодог концерт үзхийг бол хүссэн байгаа. Тэгээ өмнөх өдөр нь бол бид хоёр Швейцарт хонсын тэгээд юу үзэх вэ гэдээ бид хоёр төлөвлөөд нөгөө опера хаусныхаа тоглолтын хуваар болон билетний үнийг харахад хамгийн хямдхан билет бараг 240 евро байсан. Тэгээ нэг хүний за яста дийлэхгүй юм байна хоёлаа болохоос гэд. Тэгээд энэ бол дэлхийн номер 1 Миланы Ла Скала театр. За боли хоёлоо зүгээр очиод дүүдэнд нь зураг авах болчих. Ер нь юм үзэж чадахгүй юм байна гэж бодоод очсон. Тэгсэн чинь баахан хүмүүс доорно очролж байна. Та нар юу очролж байгаа ингээ асуусан чинь яг өнөөдрийн тоглолт 2 цагийн дараах тоглолтын билет хамгийн дарагдаагүй нэг хямдхан билет нь 11 евро болгоод хямдарсан. Бид нар тэрэнд нь очролж байна. Оо хоёлаас зогссон тийм. Тэг бүтэн 2 цаг зогссны эцэст бид тэр 11 еврогийн билет авсан байгаа. Тэгээ бид бас л том өрөөдөл биелсэн байгаа тийм. Бид тэр энэ мундаг театрт бол балет үзсэн. За бид тэрийн үзсэн балет. Тийм. Ийм балет үзсэн байгаа. За тэгээд энэ битэр ч одоо аялал яваа юм чи шорттай сандалтай яваад гэсэн чинь ийм хуцтай оруулахгүй гэж битэрийг одоо тоглолт маань эхлэхэд 5 минуттай байдаг тий. Тэгээд битэр сандалтай шорттай нөгөө машинаа тавьсан зогсоогоор хар удаараагүйгээд газ нэг өмсөж байгаа. Тэгээд театр руу орсон. За энэ бол нэг 6 давхар платажтай битэрийн сандал хаанаас мөлөөр 6 дахь давхрын платажны хамгийн артлын сандал. Яг ингэ сандал дээр суух юм бол миний нүдэнд бол юу ч харагдахгүй. Тэгээ 3 цаг хагас ингэ баг бүлмий дээр ингэ зогсоод хүмүүсийн толгойн дундуур бол балетаа үзсэн. Тэгсэн ч гэсэн энэ бол бас л миний хамгийн гайхалтай 3 цагийн нэг байсан. За хөгжмийн биш ч гэсэн би нэг юм хэлчихье. Бид хоёрыг ингээд тоглолтоо хөлөөгээд байж хахад нэг нөхөр орж ирээд за та нар итгэж шалаараа хөвгөлөх гэж л байгаа болтой ингээл яа гэж байна. Тэгээд энэ хийл дээр бүр үнэхээр энэ театрын акустик бол гайхамшигтай байсан. Тэр доор сууж байгаа юуны яамны нэг хөгжимчний тэр өнгө бол бүр үнэхээр бүр яг ингээд те яг хажууд байгаа юм шиг сонсогдож ирсэн. Тэгээд бид хоёр бол анх удаа тэгэхэд баг акустик гэж бол яг ийм зүйл байдаг юм байна. Театрын акустик гэж ийм юм байдаг юм байна гэдэг үнэхээр чихээрээ мэдэрсэн. Мэргэжлийн биш надад хүртэл тэр нь бол үнэхээр мэдэгдэжсэн тийм. Үнэхээр гайхамшигтай театрыг бол үзсэн. Италид тэгээд бид хоёрын ганцхан төлөвлөгөө энэ театрыг үзэх байсан учраас энийгээ үзэл сэтгэл ханаад юу цаашаа ром гэдэг болсон юм үзэх тэгэл дуусаа гараад ирсэн байлаа. Өнөр болтой. Нэг балет юм хэсэг гарч байна. За энэ хэрэгжээ. За ингээд Эвлин Санхаг мэдээж Францын Парист ирсэн байна. За Парист л битээр бас
зөндөө ажил амжилсан байгаа те. Мэдээж үзэх